дараагийн мэдээг танилцуулъя. Японы сурагчдын дунд үе тэнгийн дээрлэгэлт газар авч байгаа. За үүнтэй холбоотой захин орчинд зарим нэгэн бичлэг цувралаар цацагдсан. За энэ нь бол олон нийтийн дунд ихээхэн маргааныг өрнүүлж байгаа. За энэхүү байдлаас үүссэн цаашдын хор хөнөөлийг хэрхэн урьдчилан сэргийлэх. За үүнээс хамгаалах талаар Японы талаас бол ихээхэн санаа зовж тодорхой арга хэмжээг авч байгаа юм байна. За тухайлах юм бол 1-р сард Точигийн нэртэй мужийн ахлах сургуулийн эрэгтэй сурагч өөр нэгэн сурагчийг зохиж байгаагаа харуулсан ийм бичлэгийг бол өргөн тархсан байна. За энэхүү бичлэг нь захин орчинд маш хурдтай тархсан. За энэ бичлэгийн улмаас Уцамомын мужийн прокурорууд сурагчийн бие махбодод гэмтэл учруулсан гэж шижиглэн гэр бүлийн шүүгчид тухайн сурагчийг шилжүүлсэн байна. За үүний зэрэгцээ Японы баруун өмнөд хэсгийн Оёто хотын сурагчид бие биенээ зодод зохиж байгааг харуулсан ижил төстэй видео бичлэг олон нийтэд өргөн тархсан. За хожим нь хотын боловсролын зөвлөл энэхүү хэргийг дээрлэх ноцтой гэмт хэрэг гэж ангилж авч үзсэн. За Точигийн мужтай холбоотой хэргийн хувьд 1-р сарын 4-нд нийтлэгдсэн бичлэгт сургуулийн бие засах газарт сурагчийг хэд хэдээр нь бол хүрээлэн зогсоод тэдний нэг нь удаа дараа тухайн хохирогч сурагчийг зохиж өшгөлж байгааг харуулсан бичлэг нь онцгой анхаарал татсан. За энэ хэрэг нь бол 12-р сард сургууль дээр болсон бичлэг нь хийгдсэн болох нь харагдаж байгаа. За богино хугацаанд бол нийтдээ 100 сая гаруй удаа үзэлт авсан ийм бичлэг болсон байна. За мужийн боловсролын зөвлөлийн мэдээснээр багш нар энэ хэрэг явдал босон талаар тухайн бичлэг цацагдахаас өмнө огт мэдээгүй байсан. За видео бичлэг дарахх үеэр сургуулийн зөвлөл болон сургууль энэ хувьд 1500 гаруй гомдлыг хүлээж авсан байна. За удалгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд холбогдох хүмүүсийг тодорхойлохыг оролцсон постууд гарч ирсэн. За үүн дотроо доромжилсан, занал хийсэн сэтгэлдлүүдээр бол дүүрсэн байсан. За эдгээр постын зарим нь тухайн хэрэгт холбогдсон байж болзошгүй сурагчдын аюулгүй байдалд бол санаа зовох асуудлыг үүсгэж сургуулийн зарим клубүүд төлөвлөж байсан тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байдлыг үүсгэсэн байна. Цагдаа нар бичлэгийг мэдсэний дараа арга хэмжээ авч холбогдох хүмүүсээс байцаалт авч сурагчийг 2-р сарын 5-нд бие махбодод нь гэмтэл учруулсан гэж шижиглэн прокурорд хэргийг нь шилжүүлсэн. За үүний дараа хэргийг 3-р сарын 2-нд гэр бүлийн шүүхэд мөн шилжүүлсэн байна. Цагдаагийн албан тушаалт нь насанд хүрээгүй хүмүүс хэдийгээр энэ хэрэгт оролцсон ч гэсэн хүчирхийллийн үйлдэл нь гэмт хэрэг тооцогддог гэдгийг хэлээд захин гүтгэлэг, захин модоо доромжлон цаашдаа гарах хор хөнөөлөл гэдгийг онцлоод урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчид хурдан арга хэмжээ авах ёстой гэдгийг анхааруулсан байна. Харин Оёто хотын ахлах сургуулийн сурагчдын дунд үйлдэгдсэн хүчирхийллийг харуулсан 3 тусдаа видео бичлэгийг нь тогтоож бүгдийг нь дарамтлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих тухай хуулийн дагуу ноцтой дээрлэх гэмт хэрэг явдал гэж тодорхойлсон байна. За Осакод бага сургуулийн хүүг болвол бусад бага болон ахлах сургуулийн сурагчтай хамт усны ойролцоо тоглож байхад нь далай руу түлхэж байгааг харуулсан өөр нэгэн бичлэг бас олон нийтэд өргөн тархсан. За ийм үйл явдлууд удаа дараа гарч байгаа нь эцэстээ улсын хэмжээний асуудал болж арга хэмжээ авахд хүрсэн байна. 3-р сарын 3-нд боловсролын яам дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх мэдээллийн ёс зүйн боловсрол олох зорилготой видео материалыг гаргасан. Ингээд улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын зөвлөлүүдэд мэдэгдэж уг материалыг сургуулиудад ашиглахыг уриалсан байна. За эдгээр видео бичлэгүүд хурдтай тархаж байгаа нь дээрлэх явдал хэрхэн үүсч ишлэгдэж байгаа талаар өргөн хүрээтэй өөрчлөлт гарч байгааг бас харуулж байгаа гэдгийг мэрэгчлэнүүд хэлсэн байна. Хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр мэрэгсэн ашигын бус судалгааны хүрээлэнгийн тэргүүн Мияко Мията ухаалаг гарууц нийгмийн сүлжээний хэрэгслийг өргөн ашиглаж байгаа нь гол хүчин зүйл босон гэдгийг онцолсон. За тэрээр сурагчид одоо ийм үйл явдлыг амархан бичиж бусдтайгаа хуваалцах боломжтой болсон. За өмнө нь бол дээрлэх үйл ажиллагаа хаалттай орчинд явагдаж гарч байсан бол ийм үзэгдэл гарах нь хэвийн босно нийгмийн томоохон анхаарал тавих хэвээр асуудал болсон байна. За өмгөөлөгч Миями Такаяма хэлэхдээ ийм бичлэгт хувь хүмүүсийг онилсон ийм бичлэгүүд гарч байгаа нь захим гэмт хэрэг эсвэл хүний эрхийн зөрчил тооцогдох магадaltaй гэдгийг анхааруулсан. За бичлэг хуваалцсныхаа дараа түүнийг бүрэн устгах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч болон гэмт хэрэгтнүүдийн аль алинд нь урт хугацааны эрсдэл учруулж байгаа гэдгийг хэлсэн байна. Дээрлэх хүчирхийллийг мэдэрсэн эсвэл гэрчилсэн хүмүүс бол онлайн орчинд нийтлэхийн оронд сургууль эсвэл
цагдаад хандах нь үр дүнтэй гэдгийг уриалсан байна. За энэ үйл явдлыг зохих ёсоор шийдвэрлэх, за мөн олон нийтийн мэдээллийг хэрэгслээр мэдээлэл хурдтай тархахаас үүдэлтэй альва хорох хөнөөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаа болон зохих одоо сургуулийн удирдлагад мэдэгдэх нь хамгийн үр дүнтэй арга болохыг өмгөөлөгч хуульчдын зүгээс сануулж байгаамаа.